Яг хучлтын 14-оо бооцсон зөвхөн бетоноо хүлээж байгаа 5 болоогүй. Аха. Хучлтын 14 нь болттой гэсэн. Одоо тэр дээр цас унтсан, бүсдсэн байгаа. Энэ цаашлуул зэв болно. Буцаагаад хавар болоход задлах уу эсвэл эднэрийн хувьд баг энэ солонгосуудын хувьд гүйцэтгэлээ авч л байвал болоо гэд ичгүүгээр баг дээрээс нь бетон аваад сууж явах уу тэр цаг үе мэдэхгүй. Бид нар бол яг технологийн дагуу энэ яах хэрэгтэй гэвэл айлуулах зэврүүлэхгүй тий. Энийг одоо сэрүүний үеч гэсэн авч болно. Бид нар буужин тавина өвлийн арчилгаа хийн гэр байран дээр нэмэлт зардлуудтай. Өнөөдөр энэ компаниуд өөрсдийн нөөц уулзцаагаараа энэ ажиллаж байгаа хүн болгоны ингээд цалингийн асуудлуудыг шийдвэрлээд биднээс үл хамааран биднээс нэг төгрөг аваагүй бүртлөө ингээд ажиллаа явчих. Талбай дээр хэдэн хүн байгаа. Энэ Одоо энэ талбай сараас хойш ажил явагдсангүй талбай дээр. Энэ төсөл өөрөө 3 сард эхэлсэн. Танхуужилт тоглолтын асуудлууд бол бараг 4 сараас эхлээд үүссэн. Ийшээ ороод энэ рүү орчих. Нэг бүрчлээ алийг зэврүүлэхгүй чинь те цас мүс бодохгүй. Ирэх авар буцаага задлахад энэ ингээд яг гоё шинэ өнгөрөө. Зэврээгүй байж ч энэ дээр дараагийн давхрын буюу энэ босон 14-ыг барьж боож цутгалт хийхэд билээ. Асуудалгүй. А гэтэл энэ чигээр нь ингээ хайчаар энэ өвөл зэврээ. Тэгээ зэвэрч байгаа учраас шин чанар нь алдагдаад барьж чадхааргүй болоод ирэх хавар Монгол компаниудтай ажилт одоо энэ сүмбэр цамхагтай ажиллаж байсан ажилт компанитай ажиллахгүй гэдгийг илэрхийлж байгаа. Бүр талбай чөлөөлж өг гэдгээ хүртэл бичгээр өгсөн. 14 бол цас чиг аваад зэвэрсэн 14 дээр бетон цуцгаж болдгоо. Батрхийн шаардлага хангадаггүй. Ийм учраас бол өвлийн нөхцөлд 14-ыг үлдээх байгаа тохиолдолд зэврэхгүй байдлаар бол хамгаалж үлдээх шаардлагатай байдаг. Та хэд ч ингээд хэв хашимлаа хийцэн одоо бүр тэр бол одоо хоногоороо түрээсээр ингэж явдаг. Ширхэг бүрийн хийх байсан чинь ингээд цутгалд авахд бэлэн болцсон хэдэн талбай байж байна. Одоо яг цутгалд авахд 5 байрлалын давхрууд бол ингээд цутгалд бүрэн давхраараа авахд бэлэн болцсон байж штэ тий. Би яг цутгахад бэлэн 5 байрлал. Энэ хэр хугацаанд ингээд одоо энэ барилга гэхэд 2 сар гарсан болж байгаа. 9 сарын 29-наас хойш хүлээж байгаа. Дулаахан байна. Ийм үед бетоноо авъя гэдэг. Тэгэхээр энэ хучлтын материал юмуудыг гаргаад өөртөө ажилтнаа гаргаад тэгээд ингээд хуучаад бэлэн болгоод тэгээ одоо бетон авч чадахгүй байсаар нөх хучлага маань хийсээд ийм асуудал үүссэн. Хийг госмолоо бүгдийг гадар нь хийцэн байсан. Тэгээ бүгдийг аваад буулгаад одоо 14-оо яаж яах вэ ийхүү гэд ингээд буулгаад ямар ч шийдэлгүй ингээд өчнөө цаг хугацаа алдаал ингээд байж шин. Энэ хүн бол Ким гэдэг нэртэй. Тэгээд одоо талбай төсвийг хариуцсан инженер байгаамаа. Тасараад хүртэрчлээ. Одоо ингээд бэлтгэсэн байсан энэ 10 туурч эндүүд дээр хамгаалтыг авч үйлжүүлэхгүй юм уу? Ерхийг үүсгэчийн зүгээс ямар нэгэн менежмент арга хэмжээ авахгүй юм уу гэсэн. Өвлийн төлөвлөгөөгөө гаргаад одоо хяналтын байгууллагатай өгөөд одоо дараа чи ажиллаад одоо хийх гээд явж байгаа. Тэгээд одоо 101 сая захирал хэлсэн одоо 11 сарын 4-ний өдөр бид нэр ингээд туслангийн гүйцэтгэгч нартай хамт хурал хийсэн. 11 сарын 4-ний өдөр туслан гүйцэтгэгч нартай хамт хурал хийсэн 101-ийн захирал байгаагүй. Оронд нь орлогч өөр хүн байсан. Тэгээ бидний хувьас бол одоо энэ өвлийн үед битээ авахд бол асуудалгүй ингээд мөнгөний өгьё гэж бол Сүмбэр цамхаг компанитай бол ярьсан байгаа. Гэхдээ одоо хоорондын энэ гэрээний асуудал болон гүйцэтгэлийн асуудлаас болж энэ шийдэл гараагүйгээс бол энийг бол шийдэж чадаагүй яваад байгаамаа. Одоо энэ 14 ч ингээд зэврээд чиг аваад эхэлнэ. Тэгэхээр энэ асуудлуудаа одоо ингээд та талбай дээр гоо яаралтай шийдэхгүй юм уу? Энэ Сүмбэр цамхагтай гэрээний асуудал маань шийдэгдэнгүүт энийг бол хийгээд явна. Тэгээд болохгүй бол өөрсдөө ч хамаагүй энийг одоо хамгаалтыг хийгээд явна гэж. Гэрээний асуудал чи хизээ шийдэх вэ? Нэг сар гарсан. Сүмбэр цамхаг боо 문제 점은 이제 해결하라고 이제 한 달 지났는데 이 문제가 이제 언제 해결되냐고 이 문제 해결돼야 이제 다음 단계로 가는 건데. 지금 상황에서는 지금 본사에 사실은 이제 협조 요청을 해놨고 그 지금 다음 주에 좀 답을 기다리고 있는 상황에서 바로 좀 진행을 하도록 하겠습니다. одоогоор төв компанилгоо төсөлтөө явуулсан байгаа. Тэгээ дараа 7 хоногоос ер нь бол асуудал шийдэх гэж байгаа гэж харж байна. Тэгээ эх 7 хоногт нийслэлийн удирдлагуудын төлөөлөл бас танаа Солонгосын Экзим банкн дээр очиж уулзсан. Тэгээ энэ талаараас албан ёсоор бид нар албан бичигтээ очиж энэ асуудлыг бол мэдэгдэж байгаа шүү. Өнөөдөр хүртэл ингээд та асуудлуудаа ингээд шийдэж чадаагүй ингээд байж идэг. Аль болох хурдан хугацаанд энэ асуудлыг шийдээ дараа 7 хоногоос одоо нарамтарын арчилгааг хийгээд явна. Сүмбэр цамхаас хүн байна уу? Эрэг байна уу? Би одоо өөрийнхөө мэдлийн хүрээнд энэ Монгол компаниудыг хохирохгүй. Дээрээс нь өвлийн үйлрэл болоод 10 туурын арчлалт хамгаалалт өвлийн зарим бэлтгэлийг хийхгүй бол
бүр илүү зардал гарна. Энэ зардлыг эцсийн захиалагч нийслэлийн татвар төлөгчдийн мөнгөөр зээл авж байгаа. Одоо бид нар хариуцж байгаа. Ийм учраас би дахиж нэмэлт зардал гаргахгүй тул одоо өнөөдөр энэ Монгол туслангуудад бас зарим чиг үүргийг өгөөд явна. Талбай хариуцж байгаа инженер бол шийдэл гаргаж чадахгүй. Удирдлагууд нь өнөөдөр харамсалтай гол асуудлууд болцсон байхад бүгд хаяад зугтцсан байхгүй юм тийм ээ. Тэр энийг одоо яг инженерийн зөв тайлбарлаад хэлж байна. Тэгээд таны өгсөн үүрэг даалгаврыг ойлгосон. Тэгээд дараа 7 хоногоос энэ аэропортын хамгаалтын ажлыг хийгдээд явна, төлөвлөлт хийгээд явна гэж. Тэгэхээр та нэмэлт зардлыг гаргаад магадлагдсан төсөвт өртгөөр жишг үнүүд байж байгаа шүү дээ. Тэр зардлын дагуу энэ өвлийн үйлрэл бэлдсэн 14-ын хамгаалтуудыг хий. Тэгээд зарим эсгүүд дээр эх 7 хоногт цутгалд авах шаардлагатай бол нэг ч үн төсвийг бусад төсөв өртөгдөр явж байгаатай төвцүүлээд та хэд маань хэдүүлээ нийлээд одоо 9 компани хүлээхгүйгээр зарим хэсгүүд дээрээ цутгалтыг авч тэгээ хамгаалтыг аваад гүйцээ. Зарим хэсгүүд дээр хамгаалт хийж байгаа цутгалтаа авчихсан илүү бага хөрөлтөө гэж хараад байгаа байхгүй юу? Нийслэлчүүдийн хувьд миний ажил хариуцж байгаа хүний хувьд энэ төслийг алдагдал багтаа одоо эн чинь биднээсийн буцаад татвар төлж байгаа мөнгөөр зээл авж байгаа. Тэгэхээр энэ дээр нэмэлт алдагдал бага гараад энэ төслийг амжилттай хэдүүлээ хурдан дуусгах хэрэгтэй. Мэдээж энэ гэрээний маргааны хооронд асуудал явж байгаа. Энэ компаниуд энэ асуудлоо тэгээд гэрээний дахин шийднэ. Сэдвүүлээ одоо дахид цаашаа нэмэлт зардал хохирол бага гаргахын төлөө хамтраад нэгэн засаг даргын үүрэг болгож өгсөн томилогдож ажиллаж байгаа хэдүүлээ нийслэлийн хөрөнгө оруулалтын газартаа яриад аль газрууд дээр бетон эх 7 хоногт зориултын дагуу хитртэй халаалттай аваад үлдээвэд дээдлийг хамгаалаад үлдээвэд бага зардалтай байна. Аль хэсгүүд дээр шууд хучлт хийгээд ороогоод хамгаалаад үлдэх үү гэдгээ манай 6 компани ярьж хагаад ганжигүр захиралч юм уу төвлөрүүлээд ингээ тэгээ ганцаар дарахтай 9 оны 1 том хоёрдоход яаралтай хэдүүлээ уулзаж төлөвөө гаргаад эдийн хэмжээний нэмэлт зардал гаргахаар байна гэх. Тэрийг нь аль биесээр бид нар протоколдож үлдээгээд хохирлыг ингэж бага гаргаж дахиж үргүү зардал төсөлтөөр гаргахгүй төлөө ийм арга хэмжээ яаралтай авлаа. Захиж нэмж бол хэдүүлээ ажил хийхгүйгээр зөвхөн одоо энэ өвлийн бэлтгэл ажил зориулаа тий. Саяны ганжигүр захирлын хэлдгээр зарим хэсгүүдээр хамгаалтын нэмэлт зардлууд дээрээс нь шаардлагатай 2-3 газруудаа цутгалтаа аваад өөр өвөлдөө энэ өвөл одоо ингээд энэ маргаан гэрээний асуудал эдгээр шийдэх хэдүүлээ ямар байдлаар одоо нэмэлт хохирол гарахгүйгээр энэ ажлыг одоо даван туулах уу гэдэг зардлуудыг бол яаралтай хөрөнгө оруулалтын одоо нийслэлийн хөрөнгө оруулалтын газар дээр хэдүүлээ ярилцаад би хянаад хэдүүлээ болж ийн гэвэл та хэд маань шийдвэрлээ зардлаасаа гаргачих. Талбай дээр байгаа энэ олон бараа материалууд, энэ модон материалууд хэв ашмал тулаас энэ ажилчдын сууд, нэг хүчлийн тал төслийн талбай дээр ер нь бол Солонгос одоо инженер сүмбэр замх гэж тэр бараа материалын бол байхгүй. Энэ бүх хүн нэг бүрчлэн бүгдийн 6 компани ажиллачаад бараа материалууд байгаа. Эдний хойшоо суугаад салгардаад ингээд юмыг удаашруулад байх нь бол арга байна. Яагаад гэвэл энд эдний мөнгөний тоолор өгөхгүй. Эдний бараа материалын түрээсийн төлбөрөг өгөхгүй. Эдний ажилчдын цалингийн зардлыг өгөхгүй. Нэг барилга дээр ингээд нэг хоног эднэр бодож гинөө нэг намуухан сайхан оолгоор танд бид нар ярилцж чинь дээшээ бидэгж чинь гэх болгонд нэг барилга дээр өдөртөө сая 500-аас 2 сая төгрөгийн алдагдал бид нар өдөр болгоо болж байна. Энэ асуудлыг эдгээр ингээд шийдлгүй ингээд цаснд болуулчихж байгаа байхгүй барилгуудыг. Сүүлдээ бид 6 болвол юу гэж юм. Нэгдүгээрт бол хохирол байна. Хоёрдугаарт яг эндээ зэрэгцээд бид нар бол барилгачийн хүмүүс учраас энэ барилгыг эзэмгүй ингэж хайж гэж хайран байгаа. Юмыг ингэж дутуу хайж. Өнөөдөр энийг тоохгүй байгаа хүмүүс ирэх жил өөр нэг хүнийг авчираад энэ барилгыг зүгээр зэвтэй төмөрөн дээрээс нь цутгаа сууж яхад бид нар үгүйсэхгүй болчихдог. Тэгэхээр танд бид 6-ыг зүгээр хүсэлт илэрхийлээд нөгөө эдгээр шийдэхгүй юм байна. Энэ дээр та ингээд боломжоор эзэн болоод өгөөч. Эргээд хавар одоо цас айлаад ус орох энэ хөлсөө эргээд зойрлоо ус орох энэ зойрыг чи өдөрт булаад дулаалсан байна. Одоо энэ хөлөлтийн үгнээс энэ шороогороо булаад бид нар хамгаалах хэрэгтэй. Ер нь их олон ажил хийсэн. Сөрөг ажилд орсон шүү дээ. Одоо хөлтөө тийм ээ доош оргоо. Тий. Хөлсөө буцааж дулаалж болох юм ажил байсан. Одоо энэ нь бол хааш оройцчлоо. Одоо энэ хавар энийг хамгаалаад ус оруулах шар усан ойр усаад ороод ирчих юм байна. Тэгэхээр энэ одоо хамгаалах нь зайшгүй. Бид бол одоо нэг ингээд өглөөрөө ялцсан барилгаасаа барилгач хүмүүс энэ ажлаа чанартай дуусгах гэж бодсон. Тэгээд харамсалтай санхүүжилтийн асуудлыг маргаан асуудал бид нар дунд нь авах хэрэгтэй. Энэ асуудал ингээд шийдэх бид ямар ч гэсэн энэ дээр ингээд төслийн талбайгаа чөлөөлөхгүй. Бид нар
алдагдлын мөнгө авсны дараа энэ талбайг чөлөөлөхөд бэлэн эсвэл энэ ажлаа үргэлжлүүлээд дуусгах байлаа. Мэдээж нэг ажил эхэлсэн учраас дуусгах нь зөв. За энэ 6 компани нийлээд одоо энэ төсөлд бид нэр оролцоод өнөөдөр ингээ Монгол Улсын барилгын тухай хуулийн 41.18-ийн дагуу туслан гүйцэтгэгчийг ажилуулж ерөнхий гүйцэтгэгчийг үргэлжлүүлэх бол туслан гүйцэтгэгчийн ажлын үднэн эрсдлийг захиалагчийн өмнө хариуцах гэдэг үүргийнхаа дагуу ерөнхий гүйцэтгэгч Elson Construction одоо бидний эрсдлийг үүрэх ёстой. Хэдий бидгэртээ одоо гэрээ байгуулаагүй ч гэсэн барилгын хуулиараа энэ төсөл дээр Сүмбэр цамхыг туслан гүйцэтгэгчийг одоо авч ажилуулна гэсэн энэ барилгын тухай хуулийн тухай зөвшөөрсөн учраас тэгэхээр эдгээр одоо гэрээгүй гэдэг үднэрээ бид нар ингэж хэлэхэд ямар ч эсвэл энэ хуулийн дагуу эдгээр юм хариуцах ёстой гэж бодож байна. 6 компаниасаа тий хүсэлтэй гаргаад нийслэлийн засаг даргын Тэгээд тоотооны акцийг хасгаад төвөж байгаа.